байна уу guys. Сайн байна уу guys. Тэгээд сос бороо байна. Тэ. Тэстэй. Өнөөдөр би энийг ChatGPT-ээр орчуулсан байна. Тэгээд за энэ зэшгүй самурай. Энэ баг аль хэдийн уншаад дуусгасан. Эхний нэг ангийг нь ярьж өгөө. Цаашаа гасан хөлтэй байвал би дараагийн шиг хийгээ. Тэгээ та нар маань илүү сонирхолтой болно. Тэгээд та нар маань надад холбогдож байна. 94602109 дугаар руу холбогдоод Facebook хаягаар солилцоод тэгээд бүх ангийг авна гэвэл та нар маань авахгүй уусаа өгөхгүй бүх ангийг өгөхгүй. Тэгээд дараагийн ангийг нь бол авч болноо. Тэгээд та нар яах юм өөртөө мэдэрээ. За тэр аним мангал горцгоё. Зэшгүй смрэ. Тэгэхээр энэ манай их маань энэ нэг охинтой тоглож идэг. Тэгээд дараач тэгсэн чинь энэ хожигдчихдаг ба юу гээл зөндөө гайхснаа. За юу ч биш. За дараач амар сүртэй шоого хайсан чинь юу болсон гэж амар азтай 2-6 буугаад бүгдийнх нь амийг ангайлгаад байна. Энэ бол Азийн самурай гэдэг нэртэй тоглоом ба Азийн самурай нь яг одоо морь урдуулдагтай адилхан хэм одоо шууд ийм аян дотор шоого хийж агаад ингээд тавиад тэгээд тэр шоон дээр нь хит бөгнөл тэр хэмжээгээрээ алхан явдаг тийм самурай дээр үеийн самурайчуудын тоглоом байсан гэж ярилцдаг. Тэгээд мөрөштэй тоглоом байсан ч ярилцдаг. Тэгээд бүр 2-6 буулгаад бүгдийн амийг нь ангайлгана. Манай өнөөх зэмээ эмхтэй чинь л өстө бүр хүл амаа нүүрэн гаргачих юм бол манай өхөнч шууд аяглууга шоогоо ингүүдээ тавиал яахт нь өнөөхөж дог тохуугаар хараал шоогоо тавьцсан. Энийхт нь 6-5-2 буух хогчин гэж гамшиг харна. Өнөөх чинь бас тийм ч өчөөгөө байж итэл 6 буучлаг ба яатсан эмэр химбэ гэж хүмүүс боддог. Энэ хоёр маань тасралтгүй тоглоол гэдэг. Энэ хамгийн анх энэ тоглоомыг тоглож эхэлсэн үеэс нь эхлээд нэг цагаан өнгөтэй шидийн хүч шиг тэрний биелүү ордог болсон ба тэрэндээ итгэж шок хаях болгонд аз буудаг гэжээ. Яг үнэндээ манай үнийг булаацалтаад ийсэн ба манай хүнч инхүү сэржээ. Гэвтэл манай хүн өнөөх цагаан өнгөтэй юмыг нь харж идэг ба бүх тэгтэл манай гол дүрийг маань үнсээд автын ямар карма сонгийн дараамаа гинэгэд ёстой what the fuck гэлстэй бүр уурлал хайрлахын зэрэгцээ нүүр ам яагаад дээш шоого хайнаа 11 ёстой бүр тоглоол идэг. Манай хүмүүс хамгийн сүүлчийн шагмадыг гэлтийг байгуулан уртаас хөрүүлсэн байдаг юм а. Буддагийн өх юм. Гол дүрч сэрэл юу болсныг мэдэхгүй. Бэж идэл ялсан малсан гэлсэн зөө юм. Нэг алгаслаа шүү зөө. Амар мохож.
Яадаг нөгөө охин чинь уурандаа ширээг өшгөлж хайдаг. Өшгөлж байгаа нь ямар учиртай вэ гэхээр самурайчууд барахгүй шууд ширээгээ өшгөлөх юм төмөрдөг байсан ба ер нь бол өөрөө буугаад өчөж байгаа л гэсэн. Тэгснээр нэгдүгээр анги маань ийм хүн төгсөж байгаа. Тэгээд дараагийн анги үзэх юм бол лайк, subscribe дараарай.